Александр Вампиловын зохиол Метрополит тохиолдсон явдал Хошин жүжиг Дөрүүдэд Калошинд Мөнхбат Викториад Уран бэлэг Потаповд Мишель Камаевд сайн бэлэг Маринад Ариун Эрдэнэ Рокосуевд Мөнхбатар Дорнод Сибирийн соёл урлагийн академийн театрын найруулагчийн ангийн оюутан Хүрэлбаатрын үнэн зоригийн дипломын ажлын бүтээл. Хинбэ? Сайн байна уу? Би юунаас огсон юм аа? Уршигээр одоохон. Сайн байна уу? Танаа радио ажилтгүй үү? Радио юу? Тийм радио. Тэгээд энэ чи ажил юм байгаа үстэй. Юу болсон бэ? Тэгийн харьцаатай. Та намайг хайлтчлаа. Чимээгүй. Харин 15 минутын дараа энэхүү сонирхолтой сэтгэл тогтоосон тоглолтод хэн ядахыг мэдхээр эргэн уулзцаая сонсогчдоо. Чөтгөр алгадагч. Хэрвээ энэ удаа тэд нар хож ирдэг юм бол би өөрийгөө Хүү ихмээ тачгаа тараа. Эрхэм сонсогчид та бүхэндээ хөнгөн хөгжим дамжуулъя. Уучлаарай. Би юу л та энэ радио хөлбөмбөг та намайг ойлгож байгаа үстэй. Би өөрөө ч мэдсэнгүү намайг. Хөл бөмбөг. Би ерөөсөө ойлгодгүй маа. Нэг бөмбөгний араас хэсэг бүлэг хүмүүс ийшээш нэг гүгээл тийшээш нэг гүгээл. Ихмээ та надад Намайг өршөөгөөрэй. Би ингээд хөлбөмбөг гээд намайг уучлаарай. Би та ойлгож байгаа үстэй. Ямар ч тааш таны амгалан тайван байдлыг тань алдагдуулчихлаа. Намайг уучлаарай. Та ч муухай гутаа. Баг мэдэндээ би таны өөдөөс харсан хаалганы хөрш тань. Тэгээд өрөөндөө хөлбөмбөг сонсоо сууж байлаа л та. Гэтэл радио маань ажилтгүй. Бүр яг игдэгтэй үднэ. Тэгээд би коридор руу ийшээ гарчгүй лээ. Бас ийшээ гарчгүй лээ. Та намайг ойлголоо. 12 цаг болчихсон бүх өрөө харанх уу. Тэгтэл ашгүй таны өрөө ганцаараа гэрэлтэй байж таарад. Тэгээд намайг уучлаарай. Ингээд би явъя та. Ихмээ. Та өргөжлүүдэд хөл бөмбөгөө хаана очиж сонсох гээ? Үгүй яах вэ? Хааны газар олдох бах та. Ерөөсөө та миний радиог аваад яваа. Надад огтоосон хэрэг болохгүй байгаа. Та зөвшөөрч байгаа хэрэггүй. Тэгэлгүй яах вэ? Үнэхээр тэгж болно биз? Тийм ээ, та тэгээд маргаашаа өглөө 10 цагт авчирч өгөөрэй. За, танд баярлалаа. Мэдээж би танд өглөө радиог чинь бүрэн бүтнээр нь хүлээлгээд өгнө. За, танд баярлалаа. Уучлаарай. Ихмээ. Өшөөгөө та энэ бутлаа. За, намайг уучлаарай. Би яах вэ ингээд хөл бөмбөг гэхээр нэг мөнгөний чигтэх хүн юм байгаа. Уучлаарай. За, ингээд явъя да. Дахин баярлалаа. Тийм. Сайхан амраарай. Та ч гэсэн сайхан амраарай. За, баярлалаа. Юу вэ? Ямар хөвчтэй хүн бэ? Хөлбөмбөг. Ийшээштэй тийшээштэй. Аавтай минь тунчиг адилхан хүн бэ. Өршөөгөөрэй. Энэ гэхдээ манай өрөөнд ажилтгүй. Батраа. Яасан юм бол буугны зүгээр ажиллаж ирсэн юмсан. Харин тийм та манай өрөөний залгуур левдэрсэн юм шиг байна. Та нэг шалгаад өгөөч. За. Ажиллаж байна штэ. За ашгүй дээ. Радиотоор ажиллаж байна. Би танд бүрэн бүтэн хүлээлгээд өгчлөө. Тэгээд одоо би
Үнэхээр тэгж болно гэж үү? Тэгэхгүй бол та одоо 12 цаг болсон байхад энэ буудлаар нэг орилуулгүйгээд байх нь шүү дээ. Баярлалаа. Гэхдээ та чинь удаж амрах гэж байгаа байх үү? Үгүй дээ. Би их орой амтдгийг. Танд баярлалаа. Таны мэдээж энэ сайхан сэтгэлийн тань төлөө Бурхан таныг сайн үнэтэй уулзруулах баг. Баярлалаа. За, шөнийн 24 цаг өнгөрцөн байхад яахаараа энэ өрөөнд байж байдаг билээ? Би Үгүй наад хүн чинь гадны хүн биш. Яг миний өөдөөс харсан 211 тоо төрөний хүн. тий би эдний хөршин юм л та. За, ойлгож байна. Гэхдээ манай буудлын журманд бол үдшийн 23 цагаас хойш хүн болгон өөрсдийн өрөөндөө байх хэрэгтэй. Тийм л дээ. Тэгтээ энд нэг жижигхэн асуудал гараад. Яг тийм нэг асуудал гараад. Асуудал гараад аа. Тэгвэл наад асуудлаа маргааш өглөө шийд. Үгүй Та ямар өрөөнөөс гарна? уучлаарай ирэх мэ та намайг сонслоо доо. За би сонсхийг хүсэхгүй байна. Сануулсан шүү. Би эргэж ирээд шалгана. Үгүй ирэх мэ надад яаралтай радио сонсох. Та буудлын эрхлэгчтэй маргалдах хэрэггүй. Энэ хүн үнэн ярьж байна. Харин тийм л болж таарна. Тэгэхээр би явах нь зөв баг. Тийм биз? Оо, та чи миний ярьж байгааг огтоосоо ойлгосонгүй. Би таныг өрөөнийхөө хаалгыг цаашлаад энд суугаад хөл бөмбөгөө өргөжлүүлээд сонс гэж байна. Нэрээ тэгэж болох юм бэ. За тэгвэл би түрх шиг яваад өрөөнийхөө хаалгыг төгсчихэд ирэхэд ирье. За тийм. За. Хэмээ. Та буудлын эрхлэгчийг яагаад манай өрөөнд орж ирснийг ер нь мэдэж гин үү? Сайн мэдэхгүй юм. Та бодолтой таны өрөө онгорхой, бас миний өрөө онгорхой. Тэгээд дээрээс нь радио мань чам дуурж исэн байхгүй юу? Тийм бол таа. Тэгээд ч бид нэр энэ буудалд их хэмжээний мөнгө төлчөөд энэ хүнээс яагаад өлмийн дээрээ явж болохгүй? Мэдээж таны зөвлөлтөө. За та радиогоос бас би ном уншлаа. За баярлалаа. Та энд тамилтаар явна уу? Үгүй. Би энд байрлал дээр ажиллах гэж байгаа. Гэтэ энд нэг хончоод маргааш нийтийн байрлал барьсан байгаа. Энд Харин та төдөг цомын төдөө нийслэл Би тамилтаар явна. Динамо багуудаа Москваас. Москвагаас. Москва гоёто. Мэдээж тэгэх байх тий. Москва явж үзчихсэн гэж. Би ер нь өрөөд юм аа. За. Хаалгаа дүгчих гээ юу? Хээ хэмээ. Энд нэг ийм асуудал болоод энэ хүн манай өрөөнд хөл бөмбөг сонсчод яваад байгаа. Яг тийм би хөл бөмбөг сонсцоод яваад байна. За ойлгож байна. Хөл бөмбөг. Тийм ээ. Энэ хүний өрөөнийх нь радио нэвтэрчихсэн. Тийм манай радионы залгуур нэвтэрсэн юм шиг байна. За ойлгож байна. Ойлгож байна. Хөл бөмбөг. Хөл бөмбөг. Жаахан хүүхэд биш шүү. Үгүй та энэгээрээ юу гэж хэлэх гээд байна? Юу гэж? Хөл бөмбөгд байсан бол ер нь хаалга түгжих ямар хэрэг байна? Бэлхмээ. Та орж ирээ саад болсон. Энд таны хинч дуудаагүй. Оо, би саад болсон. Саад болох ч ямар ч хүн дуртай байх үдэ. Үгүй ирэх бай та намайг сонсол тоо. Энд би радио сонсох гэж орж ирсэн. За. Ер нь тантай ярилцаж болохгүй юм байна. Юу гинэ? Надтай ярилцаж болно. Харин та хоёр бусдтай ярилцаж чаддаггүй юм байна. Чи хууль мэдгүй? Мэдгүй.
Чи хууль мэдгүй? Би Мэдгүй биз? Тийм болохоор би та хоёрт хууль гэж юу байдгийг тайлбарлаад өгье. Нэгдүгээрт та хоёр гэрлэлтэй бүртгүүл. Хоёрдугаарт хаалгаан цоожил, тайван чөлөөтөө. Харин та энэ бүсгүн өрөөнөөс одоо гар. үгүй би мэдээж гарна. Гэхдээ та энэ эмэгтэйгээс уушлалгүй. Би яагаар энэ эмэгтэйгээс уушлахгүй юм? Мэдээж доромжилсныхаа төлөө та дөнгөж сая энэ эмэгтэйг доромжилсан. Оо за. Нэгдүгээрт би энэ эмэгтэйгээс уушлалт гоохгүй. Хоёрдугаарт та уушлах ёстой. Гэхдээ энэ бүсгүйгээс биш. Хууль ёсны эхнэрээсээ уушлах ёстой. Яагаад гэж те. Гэхдээ одоо хангалттай. Би эндээс гарахгүй. Та цагдаагаа дуудвал. Харин би эндээ нэвтрүүлгээс сонсмоор байна. За та бүхний мэдэж байгаагаар тоглолт Та эндээс гарах болно доо. Та надад битгий оролдоод байгаа ч. ихний хагас тэнцсэн дүн Та энэ өрөөнөөс гарах нь битгий хэл манай буудлаас ч гэсэн гарах болно шүү. Алив бос. Алив намайг таарч зүгээр угаарай. Алив та энэ үйлчлэгээ төлөө хариуцлага хүлээнэ гэж мэдэрэй. Би таныг ялгаж зүгээр өнгөрөхгүй шүү. Алив намайг тавьж. Намайг тавьж. Та хариуцлага хүлээнэ гэж мэдэрэй. За би та нар шиг ийм хүүхсэмсэг ирсийг зөндөө харсан шүү. Та одоо манай өрөөнөөс яв. Байж байл та. Яасан? Бүр ядарчихсан уу? Чи ингэж л хоол олж иддэг юм да. Та ийм муухай үйлдэл гарахаас ичдэггүй мүү? Хөгшин настай хүн байж. Чи ер нь намайг ямар ажил хийдэг гэж бодов? Би өглөөнөөс оройноос үдэш хүртэл дээшээ доошоо гүн. Тэгээ бүр хэрүүлдэ уруултаа шүү. Тэгээ ч ер нь холоос ирсэн та нартай би ер нь яаж хэлцэх юм? Ийдгээр харьцах зэрэг ойлгохгүй. Хууль дүрм ярих юм бол уурлаад эхэлнэ. Тэгэхээр ер нь би яаж харьцах вэ? Яа. Бүрх гарын минь хуглаа ичих шахал. Таны гарын ах вэ? Сая та энэ хүнийг яаж түлхэж гаргаснаа мэдчихэв үү? За яавал гэж би мэдчихэв. Хан мөргүүл яа? Чи яавал гэжтэй эн чинь. Тэгээ чи ер нь тэр энэ буудалд 500 хүн байна. Тэр 500 хүн бүгдээрээ ааш авираа гаргаад байвал би яах вэ? Хинтээ би яаж харьцах юм? Тэгээ чи ер нь яагаад надад дуурлаад байгаа юм? Ивэр надтай ярьж болдгоо юм уу? Тантай ямар ийг зүй болно гэж. Тэгээс тэр хүн чинь соёлтой Москвагаас ирсэн хөгжөөнд гинжигч хүн. Хаанасаа? Москвагаасаа. Яаж? Яах вэ? Москвагаас хүрээд ирэхгүй юу? Шалт юм ярих юм. Яасан? Та айчихсан уу? За, битгий золигтоод бай. Москвагаас гин шүү. Тэр Москва ч гэсэндээ иймэрхүү эсэм усын амт зөндөөл байдаг баг. Хэрвээ саяын хүн дарга бол та яана? Чи таньдгүй юм уу? Гүү. Юм худлаа яриаггүй үз. Би танд юу гэж бодлоо ярьдаг юм? Тэр яаж дарга байдгийг? Яа. Өч харах царайны нэг муу зангаатай нэг костюм бичиг өмссөн. Тиймэрхүү л нөхөр байсан шүү дээ. Та хүнийг өмссөн хувцаар нь дүгнж болохгүй. За сонс. Миний энэ ажилд нүд гэдэг чинь хамгийн гол шалгуур байдаг юм. Тэгээ ч юм дарга гин шүү. Багш юм уу? Нэг тиймэрхүү л амтан байл шүү дээ. Миний бодлоо зарим нэгэн том хүмүүс даруухан цэвэрхэн уцалдаг. Тэр ягач тийм байхгүй. Яагаад? Ягач дарга биш. Дараа бол та хэцүүдэх баха.
Байна уу? Жижүүрүү. Зохион байгуулагч ярьж байна. Тэ. За 211 номерт ямар хүн орсон бэ гэдгийг мэдээдэх. Тэ 211. Потопова. За хэзээ орсон? Хаанаас ирсэн? Юу? Москвагаас Метромпажа. Метромпаж гэж үү? Мэдгүй. За. Метромпаж гэж юу гэдгийг чи одоохон тодруулаад. Тэ. Хизээ ирсэн? Би та нарт хичнээн хэллээ. Энэ буудалд бууж байгаа хүн болгоны анкетыг баа бээгүү биччихвэ гэж хэлээ үстэй би. Одоохон тодруул Метромпаж гэж хэн бэ, юу вэ гэдгийг мэдээч. Метромпаж. Метромпаж гэж юу вэ? Мэдгүй. Би ерөөсөө сонсож байгаагүй юм бэ. Энэ юу юм бол? Байна уу? Зоогийн газар уу? Мууза ханаанаа та ярий да. Оо. За найзаа. Юу Метромпаж гэж юу гэдгийг би асуух гэсэн юм л та тий. Тийм дээ чи яаж мэдвэ зайлвал угаасаа тийм. Эхнэрээс үү? Хэрэггүй манай эхнэрээс бити асуугаараа. Угаасаа цаад чи мэдэхгүй. Тий. Хэрэггүй. Ямар ч бүдүүлэг байгуул гэхээр юм байдаг байна. Метромпаж мэдэхгүй. Байна уу? Оо, Андрей Васильевич үү? Оо, калош юм байна. Тэ. За, орой залгсан дугуйчлаарэ. Оо, тийм чухал ажил биш ээ, биш. Тий. Юу Андрей Васильевич та бүдүүлэг надад Метромпаж гэж юу гэдгийг хэлээд өгөөч. Метромпаж. Тий. Таардаагүй. За, оройд залгасныг уучлаарай. Тий. Хоёр их сургууль төгссөн гэдэг байгаа шүү. Ийм л бүдүүлэг байгаа байхгүй. Та магадгүй жижүүрээс асуул мэдсэн байж болно. Байна. Жижүүр үү? За яасан? Тодруулсан уу? Гэвч би Метромпаж гэж хэлээ үстэй. Тэ? Юу? Сонноосоо. Хөөе, тэр сонингийн газар чинь редактор гэж байдгийг, сурвалжлагч гэж байдгийг. Харин Метромпаж гэж юу байд юм бол? Мэдэхгүй ээ. Хин ч мэдэхгүй байгаа мó. Би тодруулал гэж хэлээ үстэй. Сонингоос юм шиг байна. За, наатаха тодруулаад 210 номерын энэ утас руу залгаадах. Сонингоос. Хэрэг сонингоос бол энэ хинан шалгахаас ирсэн хүн юм болов? За, битгий золигтоод бай. Хэрвээ хян шалгахаас ирсэн болвол урдчилж хэлэх ёстой. Урдчил захиалга өгдөг юм. Өгдгийн гэхээр энэ хүмүүс танд хэлэхгүйгээр төрүүлж ирээд таны ажлыг шалгах гэж байгаа бол та яана? За. Юу гэж? Ингээд юу тэр хаа вэ? Би мэдгүй та хөөж гаргаа үсттэй. Ерөөсөө би явж. Ууцлах байна. Яг зөв. Потопова. ноён Метромпажа. Тэр хаа вэ?
Тэр хаашаа явсан? Магадгүй цагдаагийн газар лөө. Яагаад цагдаа гэж? Үгүй яах вэ та тэрнийг дүлхийд хөөгд гаргасан? Үгүй тийм байх ёсгүй. Тэр ер нь яагаад надтай яриаггүй юм? Үгүй би ч үгүй юм байгаа үстэй. Тэр яагаад надад өөрийгөө танилцуулсангүй? Би мэдрэл муутай. Би цусны даралт ихтэй бас нэрвдэг. Тэгээ би тэрнээсээ болоод үгүй шүү. Үгүй. Би хизээч шүүхийн өмнө зогсож байгаагүй. Зогсохчгүй. Тэр намайг яаж чадахгүй. За. Та одоо манай өрөөнөөс гар. Би унтаж амармаар байна. Дүүми. Чи одоо яг над хэрэгтэй вэ? Та чи яагаад энэ? Дүүми. Цаашаа! Гүйгүй. Найз нууч чи тэр метропаштай уулзаад буудлын зохион байгуулагч ухаан мууд самураад байна гэд хэлээд өгөөч. Тэгээд ч би таны найз биш. За гооч штэ. Би гооч вэ. Тэгээч чамааг уулзаад ирэх хооронд би уцаар ярих хэрэгтэй байна л да. За. Би таны найзын хувьд туслаагүй шүү. Харин та намайг тэр хүнтэй уулзаад ирэх хойгоор уцаар яриад хурдан явсан байгаа. За. Үгүй шүү. Калош намайг хизээч нүцгэн гараар барихгүй. Байна уу? Катэ юу? Борис байна уу? Юу жижүүртэй? За. Би юу яа? Дараа яри. Намайг хинч барихгүй шүү. Байна уу? Түргэн үү? Юу хин Борис Рукасо юу байна уу? Тийм ээ би ярих гэсэн. За. За Борис. За найз минь. Надад тусалж үзээрэй. Би бүр болохоо байлаа. Тийм ээ. Ади би өөрөөсөө болсон тий өөрөөсөө. Тий. Би мэдрэл муутай. Тий. Тэгээд даралт өндөртэй. Стресст ордог. Үгүй энэ чи найз минь ойлгол доо. Би мэдрэл муутай болох гээд байна. Надад мэдрэл муутай, даралт өндөртэй гэсэн тодорхойлт хэрэгтэй байна. Үгүй би ирүүл хамгийн гол нь тэр тодорхойлт надад хэрэгтэй байна шүү дээ. Тэ. Цагдаа дуудсан юм шиг байна. Тэ. Бүр шүүгдчих магадгүй. Тийм ээ, шүүгдэж магадгүй болчиход байна. Тэгэхээр зэрэг надад тодорхойлч нь хэрэгтэй болчиход байна шүү дээ. Тэг одоо яг хурдан ирэх хэрэгтэй байна. Яасан? Машин байхгүй мүү? Гээ тэгээ би одоо яах юм бэ? Түргэлтэй миний найз. За би чамайг хурдан ирэх юм бол бүх насаараа баярлалаа шүү. Тэ. Яасан? Хой найз. Тэгэхээр би орондоо ороод байж их юм. За тэгвэл би жаахан мэдрэлтгүй. Хэтрүүлж болохгүй. За. Тэгээд хамгийн гол нь миний найз хурдан ирээрэй. Ой, Борис байж гараа. Юу? Метромпаж гэж юу байдгийг чи хэлээд өгөөч. Тийм ээ, метромпаж. Мэдхгүй. За. Тэгээд за хэтрүүлэхгүйгээр орондоо ороод хэвтэж байх уу? За. Миний найз түрглээрэй. За. Тийм ээ. Намайг нүцгэн гараар хэн ч барихгүй. Би тиймч муу хүн биш шүү. Олон юм үтсэн том толгоо. Орондоо ороод хэвтэн.
чихэн. Тийм. Байна уу? Жижүүрүү. За яас. Тэр метрон бааж гэж юу гэдгийг тодруулсан уу? За. Би 210 номерын өрөөнд байгаа. Манай эхнэрийг ирэх юм бол намайг чухал ажлаар гадшаа явсан гэж хэлээрэй. Тийм ээ, намайг байхгүй. Шууд ганцаараа гэртээ харь гэж л хэлээрэй. Тэ. За зөв. Тэгээд метрон бааж гэж юу гэдгийг надад бүх юмыг нь тодруулаад хэл. За. Метрон бааж. Чи намайг байхгүй. Би метрон бааж биш. Хизээж би метрон бааж байхгүй. Метрон бааж биш. Яас, надад уулзсан юм уу? Та миний оронд юу хийж байгаа? Ном уншчих. Тийм л дээ. Гэхдээ наадах чи миний ор. Чи ойлгохгүй байгаа нь ойлгомжтой л доо. Чиний орыг би эзэлсэн чинь зайдамж өгөх хэрэгтэй байна. Нааш энэ гэрд. Энэ хүний мэдрэл муудаж байгаа. Галзуурч. Яасан? Оо яагач вэ? Аль мэддэг юм уу гээл? Өөрийн нугас галуу шүү зүрүүнишин. Байна. Төргөмслөн шүү. Тимэтийн дуудлага өгсөн. Тайр зочлуудын 210 дотод энд нэг хүн мэдрэл нь муудчихжээ. Тийм. Сэтгэл мэдрэлийн өвчтөй бас юм шиг байна. Та яалтаа хурдан хүрээд ирээч. Юу? Машин байхгүй. Гэхдээ та яагаад ч гэсэн хурдан ирэх хэрэгтэй байна. Энд хүн бүр хэцүүдэд байна. 210 тоод би таныг хүлээж байна. За. Имж тооцчихлаа. Хин нааш ирэх гэж? Имж. Тэр ийж яах гэж байна? Зүгээр манай өрөөгөр ороод гарыг гинэ. Манай өрөөгөр зочлох гэж юм уу? Тэгвэл би зай тавьж өгье шүү. Имж. Хатагтай би хаа захиалаагүй. Өглөөгөр нуурын орчмын нугыг орхон галуу шүү. Өмнө зүгийг зорин ниснэ. Галуу шууны араас бүдэн шүү. Өмнө зүгийг зорин ниснэ. Энэ юу болж байгаа? Юу гинэ? Энэ өмнө зүгийг зорин нисчих болохоор намар болж байгаа юм уу? Би энийг асууж байна. Энийг асууж байна. Энийг чи асууж байна. Дангам. Би тайлбар юу хийснийг мэдээ. Юу хийснийг чи асууж байна. Юу гэж юу? Чи нөгөө яриад байсан чухал ажил чинь энэ үү? Чухал ажил чинь ээ. Тий. Маш чухал ажил юм уу? Хатагтай та намайг сонсох хэрэгтэй байна. Энэ хүний сэтгэл мэдрэл нь удаад ийм өвчтөй болчихсон. Тийм үү? Чиний мэдрэл зүгээр байгаа юм байна, тийм үү? Чи хөгшөөд орооцолдод үсээ чинь би зулгаач шүү. Та хүний өрөөнд дайрж орж ирчихэд ингэж хүн загнаж доромжлох их байхгүй. Тэгээд ч энэ таны ихнэр муу юм уу гүн үү? Мэдхгүй би анх удаа харж байна. Тийм үү? Чи намайг танихгүй юу? Танихгүй. Би хин бэ? За би хин. Санаа. Танихгүй юу? Таньда. Би хин. Манай ихнэр. Гэхдээ манай ихнэртэй усны тус шиг адилхан юм.
Хатагтай та яг үнэндээ энэ хүний ихтэн муу юм уу? Чи энэ хэлээд өгнө үгүй юу? Чи хэлж өгөхгүй мө чи наад миний хэлээд өгөөч чи би чиний юу юм? Манай л биш. Юу? За тийм. Чи намайг тэнэг хүн болохгүй шүү. Гүй хатагтай энэ хүн таныг тэнэг болгоогүй. Энэ хүний мэдрэл нь удчихсан. Юу гэнэ? Дахиад хэлдэ. Дахиад хэлдэ. Энэ хүний мэдрэл нь удчихсан. Та намайг юу ойлгож байна уу? Одоо би тий одоо таны ярианд би итгэх ёстой байх тийм үү? Лали би тэнтэй яриад ах шаардлага огтоосоо байхгүй. Би чиний юу юм? Би чиний хэн бэ? Чи намайг танихгүй байна уу? Та болооч. Би танд наад хүний чи сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж хэлээд байгаа юм шүү. Тэгэж одоо энэ бодохгүй энэ чирнэ. Юу гэнэ? Энэ чирнэ. Бүр эмч дуудахтаа хүрсэн үү? Тийм. За. Яг одоо болсон юм. Яг одоо болсон. Болохгүй. Боломжгүй. Яг болохгүй гэж. Боломжгүй. Татаач чи. Яг болохгүй гэж. Боломжгүй. Болооч мөлөө очиж чи. Хөшөөсөө хийх ажлаа олж ядаж тэ чи. Та намайг яаж хийж бодсон? Гүн шүү заяа. Таар дээр хөл гэж байхгүй шүү. Намайг хэлийг өрнө гэж бол сансны чинь гарт. Байна уу? Амаасаа юу? Анаа чи алиг байна уу? Тийм булангийн ширээнд суудаг. Аха. Алив чи дутаад өгөөч. Өөртөө хондоо заяа. Тийм. Алиго. Марина. Тийм. Чи 215-д ороод ирэхгүй юу? Завхарлаарай. Ингээд гүцээ. Дээр л хүлэнч гэж байхгүй шүү. Чи тэрийг дууд яах гэж байна? Яасан чам таалагдахгүй байна уу? Би чинь сайжирч байна уу? Би танд нэг юм зөвлөе. Та саяхан хүнийг дуудахгүй байсан дээр байсан юм да. Амаатараа. Тий, миний би сайн байна. Үдгээ сайхан. Өчигдөр болсон дээ. Өчигдөр болсон. Сивян, чи намайг сонс. Энэ өдрөөс эхлээд тэр манай гэрт өдөр болгон зочилж ирдэг болно гэж бодоорой. Ойлгосон уу? Бүгдээрээ сайн байцгаана уу? Танилт Алиг. За, сайн байна уу? Тантай танилцъя. Энэ миний нөхөр. Нөхрөө? Таатай байна. Тэгэхээр энэ таны охин уу? Биш л дээ. Энэ өрөөний эзэн нь. Энэ өрөөний эзэн юм уу? Сайн байна уу? Намайг Камаяо гэдэгтэй багш хүн. Тийм. Сонссон. Сайн бүгд ялгар юм ууртай гэдэг үлээ. Гэхдээ яах вэ? Би энэ хоёрт саад очихвол байж гин. Ойлгохгүй байна уу чамд? Ойлгох уу? Юуг ойлгох хэрэгтэй гэж? Гэхдээ яах вэ? Би энэ хоёр саад очиход л байна л да. Саад болоод ий. Байж боломгүй юм. Тэгэхээр чи надад итгэхгүй байх гэсэн үг үү? Чи үнэгээс яриад. Йоо чи хүүхч байшгаа болил доо. Та хоёр нааж яриагаа болчихгүй юу? Тэгэхээр би та хоёр баяр хүргэх зүйтэй юм. Тийм үү? За энэ хэдүүлээ тэмдэглэнэ. За их манайш босоод. Алиг. Манай нөхөр орноосоо босч чадахгүй байгаа гэд чи боддоо. Босч чадахгүй юу? Яах гэж? Галзуурсан дүр эсгээд байгаа юм. Яах гэж галзууч? Үгүй яах вэ? Өөрийнхөө хэргийг тайруулах гэж байхгүй юу? Энэ хүн галзуурсан дүр эсгээгүй. Үннээсээ галзуурсан гэж би танд хэд удаа хэлчихсэн юм. Дугаагаарай.
Чи сонстой яг энэ хүүхнийг эцгүй хаагуур нь манай нөхөр оронд ороод тавьчихсан байсан гинэ. Одоо тэгэж надад итгүүлэх гэж байгаа байхгүй юу? Юу гэж ойлгож чи? Алуу та нар чинь цагийг харин зугаад өнгөрүүлж байгаа биш үү? Ерөөсөө би та нарт нэгтнэ. Алуу ихмээ та бас онцгөлтэй. Чи сайхан тэмдэглэе. Алийг хамгийн гол нь саатар чинь босох хэрэгтэй байна. Босгож яах юм бэ? Энд дээр хэвдчихдэг амарчд байгаа гэж. Хамгийн гол чи надад сонсоод энэ жилгээд байна. Тэгээ юу гэж? Энэ жилээр чинь хот орны яриа болно эцтэй чи ойлгохгүй юу? Тэрийг минь хамгийн наацхан юм байна чи. Тийм ээ. Чиний зүг. Гэхдээ хинээ та галзуурсан ч гэсэн одоо нэг төрөө бодох хэрэгтэйгүй тийм биз дээ. Хүснэр чинь болно. Гэхдээ надад хугацаа хэрэгтэй. Хинээ та бодлоо энэ чинь дандаа иргэн тойрон таны ойрын хүмүүс байна. Чи гадны нэг хүн танихгүй муу хараад ирвэл одоо бид байгаа байдлыг юу гэж ойлгох вэ? Тийм биз дээ. Чи болооч тийм. Наадхыг өштэй үстэй чирээд ингээд татаад ингээд Чи татаа босгоч очтой. яах гэж? Яах вэ? Бид нар чи сэхээдэг хүмүүс тийм биз дээ хинээ. За. Би орхоо. Би шавж. Таач одоо орчин үеийн хүн байна да энэ чинь ёс суртахууны язгал гэдгийг надаас илүү мэдэх учиртай байсан. Наад бити гагуул. Би хатсан шүү. За ихнэ. Намайг хүч хэрэглээд бидний хүргээрэй. Би чинь бас сэхээдэг хүмүүжлтэй хүн шүү. Хүмүүжлтэй хүн гинэ. Тэгээд соёлтой орчин үеийн хүн бол метрон паач гэж юу гэдгийг над хэлээдгүй. Яг зөв. Хэрвээ та метрэн паж гэж мэдж байгаа бол наад үгээ хэлээд энэ хүн тусвал наадхнаас ч болоод галзуурчихсан. Юунаас болоод юм? Метрэн пажаасаа. Гэр та нар яаж ингэж болдог юм бэ? Метрон баажиг. Үгүй ийм юм болсон юм л архимээ. Намайг өрөөнд байхад нэг хүн миний өрөөнд орж ирсэн. Гэтэл наад хүн чинь гаднаас орж ирээд тэр хүнийг хөвөө гаргацсан. За тэгээд ухаан орсон юм уу яасан хэн гэдэг хүнийг хөөж гаргасан болоо гэж самгартаад санаа зовоод тэгээд тэр хүний тухай хаасайг уусаар яриад асуусан чинь метрэн паж гэж хэлсэн. Гэтэл бусд нь метрэн паж гэж юу болохыг октоосоо мэдэхгүй. Тэгээд тэгээд ахын тэр өмнөөс болоод наад хүн чинь галзуурчихсан. Метрэн пажийн тухай асуусан. Сонингоос гэж хэлсэн. Тэгээд та хэрвээ мэдэх юм бол наад үгээ хэлээд наад хүндээ тусвал л доо. Ер нь энэ байдал уламд ордох байл гэж айж байна шүү би. Яагаад? Метрон пажиг доромжлно гэдэг чинь хэцүү шүү дээ. Та нар ойлгож байна уу? Тэгээд та метрэн пажиг мэдж байгаа бол хэлээд өгөл дөө. Тэгээд тэр нь юу юм бэ чи хэлчихэж дээ тэгээд. Метрон паач гэж юу вэ? Та энэ тэрэнд гарсан. Би юу? Үгүй. За та үнэхээр энэ чинь нэргийн тойрон өөрийн хүмүүс байгаа шүү. Та тэрэнд гар хүрсэн үү? Үгүй, андгаалыг. Би юус гаргүй. Бити худлаа. Та тэр хүнийг бүр манай өрөөнөөс түлхээд хөөгд гаргаа үсттэй. Түлхэж гаргасан. Яг зөв. Энд ч бүр муу шүү. Та тэрнийг муу гэсэн. Яаж? Яг одоо зөв бүсийн үгээр ч юм уу одоо хараа хийснүү гэсэн үг байхгүй да. Үгүй, би юус нэг ч үг дуугаагүй. Та яагаад худлаа яриад? Та тэр хүнийг хүүхэмсэг гэж хэлээ үсттэй. Тэгээд бүр манай өрөөнөөс түлхэж хөөж гаргаад араас нь гутлын шийдсэн. Тийм биз дээ. Хүүхэмсэг гэсэн. Тийм. Метрон пажиг үү? Тийм. Бүр араас нь гутлаа шидсэн гэж үү? Харин тийм. Хүч яаж ингэж болох юм бэ? Чаас. Та метрэн паж гэж юу болохыг хэлээд өгөл дөө. Мэдж байгаа бол та хэлээд өг. Метрон паж. Тэгэхээр нөхдөд. Метрон паж гэдэг бол байна шүү дээ.
метрэн баач гэдэг чинь яамнаас ирсэн хүнээс өөрцгүй том хүний хэлдэг юм. Тий, маш том хүний хэлдэг юм. Тий. Том хүн метр баач. Оо сайн байна. Сайн байна. Камаа явуултаа. Рукосою. Зяавана өвчтэй хаанаа гойлээ. Энд хэвчэж байна. Оо хэвчээ. Зя, энд үнэхээр ноцтой юм болсон юм биз дээ. Наадах чи газуурсан дүрсгээд байгаа юм. Дүр эсгэхээ. Яг үгүй өөрийнхөө хэргийг булзааруулах гал тэр Би танд зөндөө хол хэлсэн. Энэ хүн үнэнгээсээ галзуурсан. дуугатаад. Симео. Өө Симео. Үчи чи арай хэтрүүлээд байгаа биш үү дээ. Хүн дуудаад байгаа биш үү дүлэрсэн юм уу? Гэнэ сайн жижиглэж байна. Симео. Бэт. Тэр зүрхний шигдээс сууч. Алуу. Зүрхний шигдээсээ Та үнэн ярьж байна уу? бодлоо яриг үстэй. Тоглохтой мантай. Зүрхний шигдээс багтаа яах вэ? Алуу их юм. Та ингээсээ хийж байгаа үстэй. Та төрлөөчтэй. Алуу юм чи. Алуу чимээгүй дээ. Тэр өгөж байна. Юу? Та худлаа ярьж байгаа байлгүй дээ. Наад хүн чинь зүгээр шүнгээс яриад байгаа юм чи тагсан шүү дээ. Семен. Хүү Семен. Чүнээс яриад байгаа юм уу? Хүү Семен? Алуу хоош. Симео. Борис чи сая юу гэсэн бэ? Намайг үхэж байна гэсэн үү? Тийм ээ. Би үхэж байгаагаа мэдчихвэн. Марина. Семен. Чи бити худлаа дүрсг. Семен. 6 жил чи намайг хуурч дүрсгсэн. Борис. Би чамд өмнө хэлээ. Олон жилийн өмнө нэг мэрэгэн хүн надад хэлсэн. Таны наад ааш зан чинь таныг хол явуулна. Харин таны харанхуй бүдүүлэг байдал нэг өдөр хаална гэсэн. Яг хэлснээр нь боллоо. Явж миний энэ хувь цаяа намайг ийм байдалд орууллаа. Явж эцсийн зочд буудал адаг сүлд нь энэ метрэн баач. Борис, миний хуучин ихнэр Клаваг таарлдвал үхэхээс өмнө бодож байсан гэж хэлээрэй. Марина. Чи намайг үхэхээс өмнө нөхөрт гар. Тэр залуутайгаа суу. Чи хүсэхгүй байсан гэж юу? Үгүй та чи юу яриад байгаа би энэ тухай юусаа бодож байгаагүй байна. Чи тэгээ надад худлаа ярьчихсан юм уу? За. Ерөөсөө миний цуслангийн байшин хуучин ихнэр Клавад өгөрөв. Харин байрыг минь та хоёр ав. За Симеон 50. Одоо 50 байна. Марина намайг өнгөрсний дараа шарил дээр минь үнэтэй биш, том биш, жижигэн чулуу тавиарай. Их юм бичиж болохгүй. Зөвхөн төрсөн он сарын минь л бичээрэй.
сонсноо. Метрэн фааж бол яамнаас ивээгүй. Зүгээр нэг хэвлэхийн үсэг өргөж гэдгийг чи сонсоо. Залуу хүн байна. Чи сурах хэрэгтэй. Сурах хэрэгтэй. Надад хаяр хөргөж болно шүү. Ямарсаа хэрвээ манайхаа нөхөд минь манайх хожлоо. Тэд танаа сонсон дэстэй бодвол бүр яг эвлэгтэй үтэн. Торхон аршин манайх ялцглаа. Гүй энд юу болоод байгаа юм? Буудлынхан тэр чигтэй коридор цугласан байна. Энд үү? Энэ цаг мөчөөс эхлээд миний шинэ амьдрал эхэлж байна. Би ерөөсөө явна. Энэ буудлыг чөтгөр аваасаа билээ. Баяртай.